танд. За өнөөдөр би маш гоё юм сэтгэж болсон. Тэр маань юу вэ гэхээр юу Мартин 8-аар ингээл 100-100-аар нь маш олон эмэгтэйчүүдэд бэлэг өгж баярлуулдаг байсан. Ирчүүд маань дандаа бэлэгнээс хоцорж үлдээд байдаг. Тийм учраас өнөөдөр замын цагтаа нараа баярлуулъя гэж бодсон юм. Ингээд бичлэгтэйгээ хамтаагаараа явж хэдүүлээ бэлгээ бэлтцгээе. За ингээд түмэн дарга дээр ирсэн. Тэгээд ер нь цэргийн баяр болж байгаа учраас гоё эрэгтэй хүнд өгөхөд хамгийн гоё бэлэг юу юм бэ гэж бодож байгаад за яг Монгол цамц байж болж гин, гоё бүс байж болж гин, за гоё малгай байж болж гин гэж бодоод тэгээд бүх зүйлийг нэг доороос яг эрэгтэй хүнд зориулж авах боломжтой газар гэж үзсэн учраас энд ирсэн байна. Тэгээд яг одоо хэдүүлээ би нэг юм төсөв гаргацсан байгаа. Тэгээд тэр төсөндөө тааруулаад хэдүүлээ бэлгээ бэлтгий. Могоочилыг яагаад чи ногооноор төсөөлөд байгаа. Тийм учраас ногоон өнгийн бүс заавал байх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэгээ очиртой бүсний энэ өнгө нь гоё юм байна. Би энд нөгөө нэг ил цагтлаа аваа. Тэгээ бэлэгтэйгээ хамт тэрэн дээрээ ингээд юм бичээд өгье гэж бодож байна. За ингээд ийм дугтуунууд авчлаа. Ингээд цаас авчлаа. Энэ дотор гоё үг бичээд бэлэгтэйгээ хамт өгье гэж бодож байна. За явцгаая. Баяр наадмаараа өмсдөг учраас ингээд хоёр бүс бэлтчихье. За тэгээд энд болохоор ингээд цамцыг хийгээ тавьсан байгаа. Та-даа! За надад энэ айгүй таалагдтыг энийг бас авчий гэж бодлоо. Энэ болохоор ийм З-бад гээд дөрвөн хүчтний дүрсийг агуулсан домгийн амтан. Хямар лундааг нь хадгалсан, илэрхийлсэн ийм гоё зөвлөлт юм байлээ. Тийм болохоор энэ зөвлөлтнээс бас аваад бэлгэлчихье гэж бодлоо. Энд юу нэггүй гоё санагдтыг утга учир нас айгүй гоё. За. Зэмэ. За би ингээ гараад ирсэн. Бэлгэнүүдээ аваад бэлтчихлээ. Цагтлаа биччихлээ.